Хай, өглөөний хөргөлтэй авъя. Өө. Юу ярьчваа. Одоо бүр худлаа ярьдаг болох нь. Гэтэ нэг үйлдэлийг хэдэн удаа илээ. Олон нэгэн давтахаар бүр ингэ зуршил болчдөг гэдэг дээ. Би баг зуршил болсон юм шүү. Өнөөдөр хамаатнуудтай хамт бүгдээрээ цагаан хэрэмлөө очие. Бид нэр долуулаа болохоор 7 хүний дунд гарын жип ингээд түрээсэлчтэй. Ингээд түрээслэхээр за энэ машин өдрийн 300 яана. 150 мянга төгрөгийн түрээстэй за. Тэнгүүтээ за бензиний 100 яана 50 мянга төгрөгийг ботчээ. Ер нь Тэмэрдүү эдийн хол явахаар. За тэгээд машины зогсоол бол ер нь гадуур амир үнэтэй байдгийн. Ер нь энэ зогсоочоор амир үнэтэй болохоор за зогсоолыг 100 яана гэж ботчээ. Тэнгүүт за хурдны зам ингээд одоо манайхаас чинь цагаан хэрэм хүртэл бараг 80 км байдаг байхгүй юу? Тэгэхээр чи хурдны замаар за хоёр талтай явчихаар чинь баг бас 100 яана гэдээ утчихэ. Тэгэхээр 600 яана уу? Өдрийн 300 мянган төгрөг. Зүгээр машины зардалт явна. Гэтэ ер нь хэцүү яг тийм аа. Ихэнх тохиолдолд одоо юм нь үнэтэй биш. Тэр юмныхын хэрэглээ амар үнэтэй. Тэр нь одоо машин дээр айгүйх гардیں۔ Машины нөөрөө бас бид надад бол үнэтэй л дээ. Манайх шиг одоо орлоготой айлт бол бас үнэтэй л. Гэхдээ хятадуудтай харьцуулбал хятадуудад бол авч болохоор машины үн бол гэхдээ машина арчлах тэгээд зогсоол, бензин, бусад ийм шаардлагууд гэхлээр бүр амар үнэтэй болчихдээ шүү дээ. За өнөөдөр Монголоос ирсэн хамаатнуудаа цагаан хэрэм үзүүлэх гээд бөнөр хүрээд ирлээ. Ах эгч хоёр маань уг нь 60 гарсан хүмүүс. Гэтэ цагаан хэрмийг бол явж дуусгана гэсэн. Энэ цагаан хэрэм болохоор 5000 гаруй метр, за 5 км орчим урттай байхгүй юу? Тэгээд дээшээ доошоо явах чинь аюу хэцүү шүү дээ. Тэгээ нэг шулуун замаар явах чинь бас ондоо. Гэтэ хөл гар сайтай болохоор ер нь алхах гэж хэлээ. Өнөөдөр хийж байгаад амар халуун муха бөхчм өдөр. Гэтэ мэдээж би өөрөө алахгүй ч гэсэн нөгөө хэдийгээ бол балиа шиглал хойноос нь даллал суужинда гэлөө. Манай энэ хамаатны ах хамгийн анх намайг гуйх гад манай гэрт ирж байхад нь би яг анхаарч ирсэн. Бэр гуйхтаа нөгөө жилэн таардаг хүмүүсийг яг ингээ хамаатнуудаас сонгоод гуйлгадээ шүү дээ. Тэгээ тийм болохоор энэ ах маань яг гуйжсэн байхгүй юу? Гэхдээ бас үгүй илүү. Манай нөхрийн талынхан одоо усын хүмүүс ахгүй юу? Тэгэхээр усын заншлаар нөгөө хадам аав нь өөрөө бэрээ гуйдаггүй гэд тэгжсэн билүү? За ямар ч гэсэн ах маань гуйжсэн. Тэгэд намайг болохоор бас манай ах маань ингээд хадгаа авах хэсгээ шийдэж өгчээсэн байхгүй юу? Тэгээд бас тэр өдрийг ингээд бодохоор амар халуун байсан. За 101 өдрөөсөн. Тэгэд мэдээж ингээд охин бэрээ гуйж байгаа охиноо өгч хүмүүс чинь бүгдээрээ л зузаан дээлтэй байгаа. Тэгэл энэ ах маань намайг би болохоор яг мэдгүй шүү дээ. Тэгээд цаа дөрөөнд ингээд ичээд сууж байгаа. Тэнгүүд энэ ах маань намайг 3 удаа гуйсан гэсэн. Тэгэл сүүл рүүгээ бүр хөлсөн гойж бол хар халуунд. Тэгээд манай ах болохоор өгөх нэлийн дургу. Нэлийн гуйлгах санаатай. Тэгээд авахгүйсэн гэсэн. Тэгээд манай ээж бүр дундуур нь ороод за настай хүн ингээд халуунд ингээд хөлсөө гойжуулаад зөндөө удаан цогслоо элти цөмөр хадгаа авцгаа игээд ахыг шавдуулаад тэгээд авч исэн гэсэн. Ингээл би айлын бэр хүний хүн болсон юм да гэдэг байхгүй юу? Би бас нөхөртөөгөө яг 5 жил гаруй үерхэж танилцж дотоосч байгаа. Тэгээд бэр гуйлгаж ирсэн. Тэгээд яг хамгийн анх болохоор нөхөрт хоёр хятадын нөгөө Ухаангийн хотод ажиллаж байхдаа яг танилцаад тэгээд үерхээд тэгээд тэр үед чинь болохоор бит хоёр ингээд одоо айл нь гэрээсээ хол юм одоо тэгээд ажилчдын буудалд байдаг гэсэн баггүй юу? Тэгээд үерхээд дотносоо тэгээд ингээд бинийхээрээ одоо баг хамттай амьдэрдэг болоод тэгээд тэндээсээ болохоор Монголдо ирээд тэгээд нөгөө Дорногов аймагт ажиллаж исэн баггүй юу? Тэгээд тэнд байхдаа бас сум дээр шууд ингээ хамтдаа байр түрээслээд тэгээд тэнд амир хөөрхөн нэг өрөө барьсан. Тэгээд тэрийг 100 мянгаар түрээсэлдэг гэсэн.
Амар гоё. Тэгээд бас тэнцэнэ тэгж хамтдаа амьдардаг байж байгаад тэгээд манай нэг ажилчис үйлдвэрлэс маань бас ажилчдын орон сууц байраа тэгээд бид хоёр бас тэнд хоёр өрөө байранд амьдардаг гэсэн баггүй. Тэгэхээр яг ингээд 5 жил ингүү үерхлийн хугацаанд хамтдаа амьдарчсан болохоор тэгээд арай давуу тал болсон болов. За өнөөдөр цагаан хэрэм дээр ирж цайхаа алхлаа. Энэ цагаан хэрэм нь манай эртний өмнөх 200-аад онд анх баригдаад за тэгээд анх баригдахдаа одоогийнх шиг ийм уртаараа ийм бат бих биш шавар болон чулуугаар баригдсан. Тэгээд голчлон ер нь хүннүүчүүдээс хамгаалж ингэж баригдсан хан хэрэм байсан гэсэн. Тэгээд яв явандаа хооронд нь нэгтгэн ингэж холбож барьж ийм урт цагаан хэрмийг үүсгэсэн гэсэн. Бээжинд бол яг ингээд хэд хэдэн бараг 10 орчим юм болов цагаан хэрэм байдаг гэсэн. Гэхдээ бас тэд нэг 2-3-2-3-аараа холбогдсон болохоос биш бүгдээр ингээ хоорондоо холбогдчихаагүй. Тэгээд бид нэр ирэх дуртай газар нь болохоор энэ Мүтэн юу гэдэг энэ цагаан хэрэм дээр ирэх дуртай байдیں۔ Арай цэвэрхэн тэгээд гоё хүн бас аюу арай сэрэг юм шиг санагдтiin. Тэгээд яг үүднийхэн билет нь болохоор том хүний 60 юан 30,000 төгрөг гэсэн үг. Тэгээд дээшээ болохоор алхна гэж худлаа шүү дээ. Дээшээ доошоо яг цагаан хэрэм рүү явах гэж бас аюу урт замыг туулна шүү дээ. Тэр чинь бүр уулны орой дээр байгаа. Тэгэхээр дээшээгээ кабел караар явчихвал өрн зүгээр эдийн. Тэр нь болохоор хүний 50,000 төгрөг. Тэгээд доошоо буухтаа бас кабел караар явсан ч 50,000 төгрөг. Аль эсвэл ингээд голсуураар гулгаад буух нь ч 50,000 төгрөг. Ер нь гэхдээ голсуураар буучвал гоё эдийн. Өнөөдөр бид нэр яг ингээд тооцсон байсан байхгүй юу? Бүгдээрээ яг дээшээ гарахдаа кабел караар яг гарчия. Тэгээд бууж ирэхдээ бүгдээрээ голсуураар гулгаад буугаад ирья гэд. Тэгээд бид нэр дээшээ гарчаад цагаан хэрмээрээ аялж байгаа. Тэгээд доошоо голсуур дээр очисон ч манай ах ихч хоёрыг болохгүй заа. Нөө настай хүмүүс гээд тэгээд ах ихч хоёр маань нөө хажуугийнхан одоо дүүжин дайчин шиг нэг юм тэгэд кабел кар шиг тороостой тэгэд тэрнгээр буужирсан. Тэгсэн чи яг үнэн хэрэг дээрээ заа. Одоо манай ах ихч хоёроос илүү хөгшин нэг имээ бүр хоёр ч имээ яг ингээ бидний урд суудсан за хятад ийм нүг жим бахтай тэгээд ийм айтайхан харагддаг болохоор хөгшин залуу нэгэд нэг ялхагддаг байхгүй юу? Ер нь хөгжүүл нь бас ийм хайнда залуухан харагдаад идэв. Тэг чи тэр хоёрыг суулгацсан за тэр хоёр нь бүр урд явж өгөхгүй. За бай бай.